Монгол Улсын нийт хүн амын 38.5%-ыг 18-аас 35 насны залуус эзэлдэг. Ингээд хүн амынхын дийлэн хувийг залуус эзэлдэг. Тэдний эрхийг хамгаалах боловсрч хөгжөлтөнд чиглэсэн хөрөнгө оруулалт хангалттай түвшинд байхгүй байгааг залуус ярьж байна. Хэдийгээр бүх шатнд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж эрх мэдэлтнүүд ярьдагч амьдрал дээр ихтэй сургуулаа төгссөн шинэхэн боловсон хүчинд тавигдах шаардлага хэтэрхий өндөр байдаг. Мөн залуусын дуу хоолойг сонсох нь хязгаарлагдана. Гэхдээ өнөөдөр залуусын дуу хоолойг сонсох чуулганг анх удаа зохион байгуулж байгаа залуус талархалтай хандаж байна. Тухайлбал энэ чуулганд хөгжлийн бэрхшээлтэй залуусын төлөөлөл оролцож өөрсдийн өмнө тулгамдж байгаа асуудлаа тавих юм аа. Манай Монгол улсыг урд нь одоо олон жилийн өмнө бол бас жижиг улс гэж хардаг байсан бол өнөөдөр дэлхийд даяар глобалчлагдаад тэр дэлхийн залуучуудын дунд Монголын залуучууд бас оролцоо дуу хоолойгоо өргөөд өөрсдийн санал бодлоо одоо өргөөд явж байгаа нэг сайхан санагдаж байна. Хамгийн гол нь дэлхийд даяарч байгаа энэ цаг үе, энэ нийгэмд бол Монгол улсын залуучуудын дуу хоолой, дэлхийн залуучуудын хөгжил, дэвшил, дэлхийн залуучуудын эрүүл мэнд, дэлхийн залуучуудын одоо боловсрол тийм ээ. Дэлхийн залуучуудын хөгжлийн талаарх одоо Монгол залуучуудын байр суурь дуу хоолойг сонсож байгаа нэг сайхан санагдаж байна. Ер нь яг би өөрөөс хөгжлийн бэрхшээлтэй хөгжлийн бэрхшээлтэй залуучуудаа төлөөлж оролцож байгаа. Тэгээ хөгжлийн бэрхшээлтэй залуучууд эрүүл мэндээр яг эрүүл мэндийн үйлчлэг ямар байна, мөн гендерийн хувьд дээрээс нь бас боловсрал гэсэн бас нэг сэдв байгаа. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй залуучууд маань яг боловсрал эзэмшгэд Монгол улсын хувьд яг ямар шуухан байна. Үнэхээр боловсрал эзэмших боломжтой байна уу? Эсвэл боловсралаас тусгаарлагдаад гэртээ байгаад байна уу гэдэг асуудлыг бас хөндөж байгаа. Хуулиндаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэн үн төлбөргүй сурч боловсрох нээлттэй байдагч бодит байдал дээр сурч боловсрох орчин нөхцөлийг нь хангаагүй байдаг юм. Харин энгийн залууст сурч боловсрох сургууль орчин нь хангалттай байхад өөрсдөө хайн ханддаг. Иймээс залуус өөрсдийнхөө сэтгэлгээнд ч өөрчлөлт хийх шаардлагатай гэж харах нэгэнч байна. Эрүүл аюулгүй орчинд амьдрмаар байна шүү дээ, тий? Сурч боловсрох нөхцөл нь ч гэсэн хөдөлмөр аюулгүй байдлын хувьд ч гэсэн ер нь бол тиймэрхүү юмыг хэлэлцээсээ тэгээ зохистой шийдэл гарч ажиллавал их зүгээр. Ус талаар бол бас харьцангуй бас ажиллах хөдөлмөрлөх нөхцлүүд, ажлын байрууд бол хангалттай байна гэж үзэж байна. Ямар ч нөгөө мэдлэг боловсрал талаас нь хөгжүүлэх тал дээр жоохон анхааруул лүүдээр авах гэж бодож байна. Альва улс орн залуучууд бол ирээдүйн том нөөц ихийг бүтээх асар их хүч байдаг. Залуучуудын хөгжилд хөрөнгө оруулалт хийх нь зөвхөн хувь хүний хөгжлийн үр дүн болох төдийгүй ядуурлаас ангижрах ажилгүйдлийг бууруулах зэрэг нийгмийн эдийн засгийн томоохон өөрчлөлтийг авчирдаг байх юм аа.